ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайжиг хэнийг ч нэр төвшөхгүй. Төрдөө орчилмааргүй. Хөшиг рүү орчилмаар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зориум дөрвийн үзэгчтэй энэ телевизээр 5-ын том хөтөлбөрийн ярилцлагын цаг эхлэх бэлэн болсон байна. За бид бүхэн энэ удаагийн дугаарт Ардчилсан намын дарга Ган төмрийн зөвлөх. За Гомбын Ганбаатар гог урьж оролцуулахад бэлэн болсон байна. За танд орой өдрөг. Баярлалаа танд бас орой мэнд. За хоёулаа ер нь шуудлах гол асуудалтай орё гэж бодож байна. Тантай би ер нь энэ улс төрийн хувьд ч дээрээс нь нэг сонгуультай холбоотой асуудал. Тэгээд энэ танаа номтой холбоотой асуудлаар ярих гэж болоо. Таач бас өөрөө надад ер нь энэ сонгуулийн хар технологи, бохир технологитой холбоотой зүйлсийг би ярмаар байна. Надад энэ баримт нь байна гэсэн учраас хөрж оролцуулаад байгаа юм. За хизэнээс Гантөмөр даргын зөвлөхөөр ажиллаж эхлэв. Хоёулаа яриагаа эндээс эхлэв. Уу яг энэ манай Ардчилсан намчдаа 20 оноос хойш хүчир зүгөө болохгүй 2-3 тал болчиход өнгөрсөн жил улсын дээд шүүхтэр 2 сарын 9-нд улсын дээд шүүхтэр Ардчилсан намыг итгэмжлүүлгээр төлөөлөх этгээдэр л ус намын Ган төмөр гэдэг хүнийг бүртгэсээс хойш үндснээр нэг жил гаруул болж байна шүү дээ, тийм ээ. Тийм тэгээд 2 сарын 17-нд Батлуударгаас намынхаа хэрэглэх газрын тамгыг авсан. За үндсэндээ 3 сарын ихээр бол одоо Ардчилсан намын даргын зөвлөх гэдэг 3 сарын 1-нд миний тушаал гарсан. 2023 оны 3 сарын өнгөрсөн оны 3 сарын 1-нд Ардчилсан намын даргын зөвлөх гэдэг тушаал гарсан. Яг хоо намын дарга юу хэлсэн гэхээр маань намд одоо өөрсгч нь багийн төвшөнд, сумын төвшөнд, аймгийн төвшөнд, 3 төвшөнд ажиллаж байсан хүн бас хомос байна. Сүүлийн 8 жил нь бас өөрөө аймгийнхаа хурлын дараагаар ажилласан. Орон нутгийн жаргал зовлон сайн мэдэх хүний хувьд хажууд орон нутгийн бодлого энэ талыг хариуцаад ажиллаач л гэж тушаал гаргахтаа тэгж хэлж байсан. Тэгээ яг тэрнээс хойш одоо энэ намаа нэгтгэх орон нутгийн асуудал дээр бас намын дарга зөвлөх энэ чиглэлээр л үндсэндээ жил гарна л ажиллаж байна да. За орон нутгийн асуудал хариуцсан зөвлөхийн хувьд за ялангуяа одоо энэ сая 8 жил ардын нам засаглалаа тийм ээ. 8 жил засаглалаа. За орон нутагт яг тухайлбал одоо яг Дорногов аймаг гэдэг ч юм уу. Сүмбэр аймаг ер нь тулгамдсан асуудлыг юу гэж харж дарагдаа ер нь өнгөрсөн хугацаанд ямар хуу агуулга дээр ямар үндэслэлтэйгээр зөвлөгөө өгч ямар бодлого барьж ажиллав. Гэхдээ яг би ч одоо хэдийгээр Улаанбаатар хотод бирч байгаа ч гэсэн байнга нутг руугаа явдаг л да. Гол сүмбэрчдэр, Дорногов руучдэр байнга л явж идэг. Тэг өнгөрсөн он жилүүд одоо бид яг үнэндээ бол бодлогогүй төрийн гайгаас болоод нөхөр бүгдээрээ нийгмээр их ядуурчлаа. Ажил хийгээд байхад тийм ядуурдаг, амьдралд нь хүрхээ байдаг ийм л нэгэн бүтээчлээ шүү дээ. Хамгийн том асуудал бол одоо хөдөө орон нутагт бол үнийн өсөлт. Өрийн дарамт. Тэг яг энэ чиглэлээр бас намын даргатаа ер нь одоо энэ Ардчилсан намын бодлогод өрийн дарамтгүй байх, энэ үнийн өсөлтийг яаж зогсоох вэ гэдэг талаар бид нар бол намдаа яриад энэ өнгөрсөн намаар бид нар өрийн дарамтгүй Монгол үндэсний хилцүүлгийг бас хийсэн. Орон даяар яваад ер нь яг одоо хөдөө бодит байдал дээр өрийн дарамт үнийн өсөлт хоёр яг яаж нөлөөлж байгаа үүнийг Ардчилсан намын бодлогод хэдтэй яаж тий шийдвэрлэх гэдэг асуудлаар бол үндэсний хэмжээний хилцүүлэг хийсэн. Яг хөдөө орон нутагт бол одоо ард иргэдийн амьдрал нөхөн туйлдаа өрсөн шүү дээ. Энэ их нүүрс, энэ их баядаг гараад хахад эдийн засгийн өгөөж нүүрсөө иргэдэд очихгүй байхгүй. За би бол таныг ер нь иргэдийн хурлын дараагаар ажиллаж исэн гэдгээр нь ер нь гадралж байна. За улс төрийн хүрээнд бол таныг ер нь мэднэ, аймаг орон нутаг мэднэ. За ер нь үзэгчдтэй та ер нь яг өөрийнхөө одоо товчныг танилцуулгыг нэг хэлээд өгвөл та ер нь ямар сургуульд төгссөн, өнгөрсөн хугацаанд улс төрийн ямар одоо сонгуульт ажлуудад оролцож байсан, тийм аймаг орон нутагтаа ямар ажил албаар эхэлж байсан. Нийт ер нь үзэгчд бол бас та бол одоо шинэ улс төрийн шинэ төлөвлөлийн нэг шүү дээ. Яг миний хувьд бол ер нь Дорногов аймгийн Айраг сумд төрсөн. Тэгээ Айраг сумынхаа 10 жилийг 8 жилийг төгсөөд тухайн үед одоо Сүмбэр сум гэж хэлсэн шүү дээ. Манай одоо гой Сүмбэр аймагч манай Дорногов аймгийн Сүмбэр сум байсан. Сүмбэр сумын 10 жилийг төгсөөд тэндээсээ би цэргийн сургуульд явсан. За 2001 оны үед бол би бас нутагтаа
өөрийнхөө нутагтаа багийн дараагаар ажиллаж байсан. За 2001-ээс 2003-ны хооронд бас гачаага Герман улсад бизнесийн удирдлагаар Хамбург хотод бизнесийн удирдлагаар сургууль соёл төгсөж ирээд олон улсын байгууллагад таксист төсөлд нэлээ ажилласан. 3-4 жил одоо Германы Европын холбооны таксист төсөл дээр ажилласан. За 2007 оноос 2004-өөс 7 он хүртэл таксист төсөл дээр ажиллаад Дорноговь, Говьсонбөр, Сүхбаатар энэ 3 аймгийг хариуцж ажилладаг байлаа. 2007 оноос л одоо энэ улс төр гэх юм уу, орон нутгийн улс төр гэдэг юм уу, Дорноговь аймгийн ардчсан намын нөхдүүд маань санал тавиад та одоо бас энэ ардчсан намыг өдөртөө сонгуульд орооч гэдэг. Үндсэндээ манай Дорноговь аймагт 2021 оноос хойш 2008 он хүртэл ганц л ам засаглажсэн аймаг шүү дээ. 2008 онд бид орон нутгийн сонгуульд ялтай байгуулсан. Өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлэх боломж гарсан. Тэгээд яг миний хувьд бол нөгөө төрд ажилласан 3 жил гэдэг шаардлага мөрөхгүй учраас хэдийгээр ялсан ч гэсэн өөрөө аймгийн иргэдийн хурлын даргыг хийгээд за гаан хоёрын даргаагаа өсдөр бас тий засаг дарга бид тэгээд 8 жил Дорноговь аймагт орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлсэн тий. Тэгээд 16 онд улсын их хурлд Говьсонбөрийн тойрог дээр нэр дэвшээд яг хөө 8 жил ажиллахдаа би зүгээр нэг нүүр ордом хэлэх юм уу гэхээр нөгөө дарга нарын холбогдоод байдаг янз бүрийн тендер шиг юм уу газрын бодлоо янз бүрийн үнэхээр орооцолж байгаагүй 16 нэр дэвшихтээ за нэг нэр цэвэр намайг ер нь юу ч гэж хардуулах хөвдөл гэсэн тэгээд хар PR гэдэг ямар хүчтэй нөлөөлтгийг 16-нд үтсэн тий. Тэгээд Говьсонбөрийн Дорноговийн тойрог дээр биш Говьсонбөрийн тойрог дээр дэвшсэн тэгээд 16-нд улс төрийн сонгуульд амжилт үзүүлээгүй. Тэгээд 8 жил хувийнхаа ажлыг хийгээд одоо 16-оноос хойш 17 оноос хойш би эмийн ургамал тархилыг бизнес хийдэг. Ялангуяа бас олон жил бодож явсан хавдрын эсрэг эмийн ургамлыг цагтаа бас аавыг маань эмчилж 7 хоногийн настай гэж хэлсэн тэр хүний хөл дээр насгсан эмийн ургамлыг тариа явж байгаа. Эмийн ургамлын салбарт бас хагас эрчимдсэн удамал аж ахуй гэх юм уу бас нэг жижиг хөвгөрийн аж ахуй төр байгуулаад тийм бас л хөдөө аж ахуйн чиглэлийн л салбартаа ажиллаж байна да. Бизнестэй. Тий. За хоёлаа яг үндсэн яриа руу орох юм би таны тэр таксист төслийнхэн талаар нэг товчхон сонсоод авъя. Энэ яг ямар зорилго, ямар агуулгатай төсөл байна? Хитээс хэдэн оны хугацаанд хэрэгжсэн, ямар үр дүн гарсан бэ энэ төслөөс? Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж ирсэн таксист төсөл. Тэгээ яг Дорноговь, Говьсонбөр, Сүхбаатар 3 аймагт бөөний худалдааны сүлжээ байгуулж улмаар бөөний үнээр иргэдэд одоо бөөний үнээр нийлүүлэх томоохон тийм агуулах тий байруудыг барьж өөрөө иргэдэд хямд үнээр бүтээгдэхүүнээр хангах тийм л зорилттой байсан юу. Одоо яриад байгаа нөгөө үнийн өсөлт гэдэг чинь тухайн үед шууд үйлдвэрлэгч аймагуд дээр бөөний худалдааны төв байгуулах тийм л төслүүд байсан. Тэгээд тухайн үедээ бол Дорноговь дээр амт тэрээд Говьсонбөр дээр хүн сексийн гэдэг компаниуд сайн хэрэгжүүлсэн тий. Одоо ч болтол тэд нар худалдааныхаа салбарт эргүүлэгч компаниуд явж байгаа. Уг төслийн бас нэг хэсэг нь бол бизнес эрхчлэлийг чадваржуулах төсөл байсан. Уг төсөл бол одоо 2004-өөс 2007 он дуустал 3 жил тус аймагт хэрэгжсэн. Тэгээд өөрөөр хэлбэл бизнес эрхчлэлийг чадваржуулж улмаар эдийн засгт нь хувь нэмэр оруулах тийм чиглэлийн төсөл. Би ч өөрөө яг Герман улсад энэ чиглэлээр бизнесийн удирдлагаар төгссөн. Яг энэ мэргэжлийн дагуу нэг тэр төсөл дээр ажиллаж байсан л да. За хоёул үндсэн яриараа оръё. Юуны хувьд сая та хэллээ штэ газрын 8 ч юм уу ямар нэгэн төрөс тендер юмд би оролцоогүй гэж. За 16 оны тэр сонгуулийн үеийг ингээд буцаагаад ухраагаад одоо үйл явцаа харуул. За тань дээр бол одоо газартай холбоотой асуудлаар тухайн үеийн сонгуулиар бас мэдээлэл явж байсан. За дээрэс нь бас нэг будалтай холбоотой асуудлууд явж байсан юм лээ. За тэр үеийн сонгуулийн гол процесс руу эргэж оръё. За тэр сонгуулийн үед яг ямар нөхцөл байдлаас эдгээр асуудлууд зөвхөгдөв энэ зүйлс хэр үнэн бодиттой зүйлс байсан бэ? Би одоо ингээд 8 жил өнгөрцөн байна. Тухайн үедээ бол одоо сонгуулийн хар PR, сонгуулийн хар технологи гэдэг л ийм л юм байдгийм байна гэдгийг л би ойлгоод үлдсэлдэ. Тэг яг энэ бас талаар зайлшгүй ярих шаардлага яагаад үүссэн бэ гэхлээр сая одоо манай аймгаа сонгогдсон улсын их хурлын гишүүд Дорноговь аймгийн 70 жаргалан сумд иргэдтэй уулзалт ихтэй яг тэр 8 жилийн өмнө ярьж байсан юм ахаад ярьсан байгаа байхгүй.
Одоо Дэлгэр сайхан гишүүн, инх төвшин гишүүн. Тийм, сая 70 жаргалын дагуулзалт ихтэй. Ер нь бол 70 төрүүний амралтыг Ганбаатар үгүй хийсэн штэ гэсэн агуулгаар тэндээс нь түнэлж байхгүй. Тэгэхээр энэ бол одоо чинь үндсэн дахиад 8 жилийн өмнөх юм ахаас идэрч байгаа чинь. Хувь хүнийхээ хувьд бол миний хувьд бол одоо бараг нөгөө зоригийн хэрэг гэдэг чинь ийм сэдвүүтэй болох гэдэг юм болов гэж эмзэглээд нөгөө талдаа энэний бодтой үнэн мэдээлэл бүх юм шүүхийн тухайн үед гарсан шийдвэрүүд тийм шүүхийн бүх тийм шүүгчийн захирамж тийм ээ бүх юмуд байгаа л. Үнэхээр энд бол Ганбаатар ямар ч хамаагүй юм байна. Тэр Ганбаатар гэдэг хүн тэр 70 төрүүний амралтыг зарагдсанаас хожуу тэр хоршоодын холбоо гэдэг төрийн бүс байгууллагын тэргүүнээр сонгогдсон юм байна. Бүх баримтууд нь байгаа учраас би бас энэ талаар чинь улс төрийн юм гэдэг чинь тэгээд ийм муухай юм л да. Араа дэндүү те. Ч одоо нэг тийм сэдв болж яваад харлуулах гээд оролдоод идэг юм биш үү. За тухайн үед тэгвэл ямар процессууд өрнөөд ямар үйл явц өрнөөд тухайн үеийн сонгуульд яг юу болсон та эхнээс нь яг нэг деталаар нь логик дараалтаа нэг яриад өгөөч. За яг би түрүүнд хэлсэн те. За одоо ер нь нэг нүүр ордом гэж ярьдаг штт. Сонгуул одоо ороход намайг харлуулах юм даанч юу ч байхгүй те гэж бодож ирсэн. Юу юу л эхлээд нэг 8 жил аймгийн хурлын дарга хийхдээ 20 мянган газар хувьдаа авсан хурлын дарга гэл нэг Дорногов аймгийн газараа зарсан га дарганы бодлон гэл нэг нэвтрүүлэг гарлаа. Нэвтрүүлэг. За. 20 мянган газар гэж одоо миний тэр нөгөө нэг тариал би ч одоо газар тариалангаас бол батж байна. Хуучин арга усны сангийн аж ахуй нийт эргэлтийн талбай 23 мянган га шүү дээ. Тэр том сангийн аж ахуй. Тэгээд гайхаад энэ ч одоо юу 20 мянган га вэ гэдгсэн. 2007 онд би 2006 оны 6 сард Дорногов аймгийн хоршоодын холбооны хэсэг одоо сумдын хоршоодын дарганы хүсэлтээр 6 сард нь баг хурлаар нь сонгогдсон. Тэгээд энэ төрийн бус байгуулагч ер нь бас авч явахд хэцүү шүү дээ санхүүжилт хүнд тийм ээ. Тэгээд 2007 онд одоо энэ байна л да. 2007 оны 6 сарын өөрөө ажил авснаас хойш нэг сарын дараа Дорногов аймгийн хөдөө аж ахуйн хоршоодын холбоон дээр тухайн үед манай Дорногов аймгийн сайн шанд сумын засаг дарга нь Лувсан сэнгийн шагдар сүрэн гэж дарга байсан. Тэгээ би учир явдлаа хэлээд за нэг энэ төрийн бус байгууллага ингээд бас юу яаж байна аймгийн хөдөө аж ахуйн хоршоодын холбоо. Тэгээ бас энийг хамрын хэдийн замд бас нэг жуучны баацтай болвол бас энэ төрийн бус байгууллагын санхүүжилтанд хэрэгтэй байна гэд. Тэгээд шагдар сүрэн дарга уриалгахын хүлээж аваа. Өө тэгэлгүй яг одоо бас энэ аймгийн бас нэг төрийн бус байгууллага хөдөө аж ахуйн хоршоодынхаа холбоог дэмжиж гэдэг энэ газрыг наад газар дээр чинь 2 га буюу 20 мянган метр квадрат гэж байгаа л да. За одоо тий. Тэгээ яг тухайн үед 20 мянган метр квадратыг 20 мянган га болгоод л сүр дуйлантай зарлаа л. Тэгээд шүүхтээр очоод мэдээж ялагдсан. Гэхдээ уучлаарай одоо шүүхийн протокол тэмдэглэл байгаа. 20 мянган га газрыг одоо 2 га газрыг би одоо орон андуураад 20 мянган га гэж бичсэндээ одоо нэр дэвших Ганбаатараас үйлчлэл өчөж байна л гэсэн юм. Тэгээ үндсэндээ яг энэ ч одоо нэг 2 га газар энэ ч миний хувийн ч юм биш л дээ. Одоо ч энэ Дорногов аймгийн хөдөө аж ахуйн хоршоодынхаа холбоон дээр байж байгаа л газар. Тэгээд яг нэг 2 га газар. Одоо та энэ хоршоодынхаа холбооны тэргүүн байгаа юу? Байхгүй. Одоо өөр зорилт байгаа тий. Тэгэхээр ч одоо тэр холбоон дээр байгаа тэр Зориг Батар гэдэг хүн энэ асуудлаа ер нь бол тэр га газараа яах вэ гэдэг мэдээ явж гин гэсэн. Тийм байгаа. Одоо ерөөсөө энэ 2 га газрын жуусныхаа баазын зорилттой юун дээр л байж байгаа. 2001 оноос за багийн дарга орон нутгад буцаж ирээд ажиллаж эхлэе явсан гэж байна. За яг энэ газар авч 2007 оны 6 сарын 6-ны өдөр шүү дээ. За энэ үед та яг ямар ажил албан тушаал эрхэлдэг хүн байсан? Би нөгөө тасис төсөлтөөр ажилласан. Төсөлтөөр. Тасис төсөлтөөр ажиллаж байхад манай Дорногов аймгийн нөгөө хоршоологчид одоо 30-аад дарга тухайн үед 100 даргад нэрээ тэд ахмадууд ирээд манай хоршоодын холбооны тэргүүн очир маань ингээд нас орчлаа. Ингээд 4 сар шахуу эзэнгүй явчлаа. Минийхөө бас хуучин хоршоолын салбарт ажиллаж ирсэн хүн. Энэ хоршоолынхаа байгууллагын жаргал зовлон мэдхийн чи энэ хоршоолынхаа холбооны тэргүүнээр ажиллаач гэж санал тавиал. Тэгэл яг 2006 онд эн чинь болсон. Тэгээд би 2007 онд бас энэ төсөл дээр ажиллаж байх үед л эдгээр санал тавиад тэгэд хоршоолынхаа холбоог бас иж бүрэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр Германы төслөө санхүүжилт аваад нэр санхүүжүүлэл явж явах үед л яг хажуудаа бас нэг жуулчны баастай болж хоршоолынхаа холбоог ордын нэг өөр нэг их үсвэтэй болох гэж явсан байхгүй. Тэр нь хожим бүр одоо 9-10 жилийн дараа намайг улсын их хурлд дэвшгэд одоо тийм 20 мянган га газар хөвдөө авсан гэж хар би харуулах би яаж мэдэх тийм ээ. 20 мянган метр квадрат 2 гааг нь 20 мянган га болгож бичээд тэрнгүүрээ нэвтрүүлэг хийгээд хизээ цацсан нэр. Яг нэг
сонгуулийн эн чинь нэг сонгуулийн сурталчилгааны явцад яаж болохгүй л яг нөгөө нэг нэр дэвшигч үндэхээ авсан орооноос л телевизүүдээр байгаа л. Хэдэн телевизээр. Тухайд олон телевиз. Сүүлдээ телевизүүд бүгд уучлахгүйсэн шүү дээ. Тэгэхээр телевизүүд одоо тэр бичлэгнүүд нь юунууд нь байгаа. Ийгэл телевизэнд ер нь бүгд уучлахгүйсэн. Харамсалтай телевизүүд өдөр нэг цайны цаг 1:30 өдөр цайны цагаар л уучлах уучсан юм блэ тэгээд тийм юм болчихсон. Одоо тэр сэтгүүлч нь андуурсан байна гэдгээ хүлэмжшөрөөд би энэ юуг нь барьсан л байна л да энэ. Шүүхэн шийдвэр нь. Шүүхэн шийдвэр нь. Аха. Юм уу биз дээ тий. Тийм шүүхэн шийдвэр нь гарсан дүүргийн. Тэгээд мэдээж одоо нэр дэвшээ явж байгаа өмнө л авсан өдөр нь за нэлээд олон телевиз хэлбэртэл хэрэгслэр ийм агуулга гарчлаа. Шүүхт өгөөд тэр шүүхийн шийдвэр 16 оны 9 сарын 9-нд гарсан байгаа байхгүй юу? Тэг яг тэгэл юу яддаг юм лээ л дээ. Шүүхэд бол чинь нөгөө яг тухайн цагт нь өгчөж байгаа шүү дээ. Тэгээд эн чинь нөгөө сонгуулийн хуулийн нөгөө нэг захиргааны хариуцлага тооцох тэр хугацааг нь өнгөрүүлээд тэгэл шийдвэрүүд нь гардаг юм лээ. Өөрөөр хэлбэл цагдаа дээр нэлээд удаан барьж байгаа л тэгэл шүүх шилжүүлдэг. Шүүх нь болохоор тэгээд захиргааны хариуцлагын тухай хуулийн 5-1-ийн зөрчил гарсан этгээдийн одоо уг зөрчил гаргасан өдрөөс зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд одоо гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлага татаж болно гэдэг. Тэгээд 3 сар өнгөрсний дараа шүүхэн шийдвэрүүд гарсан да. Тэгээ шүүхэн шийдвэр би над захирамжийн чамба үтсэн л дээ. Тэгээ шүүхийн шийдвэр гарахдаа таныг нэгдүгürt гүтгсэн байна. 2000 одоо 20,000 га газар бол энэ хүн дээр бол байхгүй юм байна. 2 га газар байгаа юм байна гэдгээр нь гарсан. 20,000 га газар нь хорсоодынхаа холбооны нэр дээр байдаг юм байна. Энэ хүнд огтдээд байгаа тэр хүмүүс дээр бас хариуцлагагүй өнгөрчөөд байгаа юм л да. Тэгээ энэ дээр бас нэг юм тухайн хуулийн нуглаа бас байсан байна. Энийг саяын таны би хэлснээс сонсоход цагдаа дээр барина гэдэг чинь бас наад чинь нэлээд цаанаа бас оролцоо бас байсан гэж та ер нь харддаг. Өө тий яг тэгээд манай хуулийн байгууллагын гэдэг юм уу бас тодорхой нөлөө өгөх улс төрд одоо нөлөө өгөх этгээд өдөр цагдаа дээр нь мэдээж энэ чинь тэр хугацааг нь дуусгаад 3 сарын хугацааг дуусгаад тэгээд шүүх рүү шилжүүлж байгаа шүү дээ. Тэгээд шүүх явахтай үнэн байна. Одоо тэгээд юун дээр улсын хурлын дэвших Ганбаатар нь дээр бол 20,000 газар хувьд налгаа оршуудынх нь холбоон дээр байдаг юм байна. Дээрээс нь харамсалтай нэг зөрчил явах тооцох нэг 3 сарын хугацаа захиргааны хариуцлага татаж болох 3 сарын хугацаа дууссан учраас ялаад гэсэн ийм шийдвэр гаргаж байгаа юм л да. Энэ нөгөө юу нэ л да. Таас надад өгсөн. Улсын бүртгэлийн ерхий газрын Дорногов аймгийн улсын бүртгэлийн хилцээс гаргаж өгсөн. Өө тийм тэгээд тухайн үечид одоо бүхэл юмнууд гарсан л да. Тэгээд харамсалтай нь явахтай тэгээд сонгуул. Энэ чинь нөгөө нэг юу вэ штэ. Хургавч дуудал. Хургав. Наатны чи юу энэ дээр хоёр юу ирсэн мэс. Ер нь одоо та одоо би юу гэж асуух гээд байна гэхээр тухайн үед ингээд асуудал болоод таны материал дунд байсан да. Асуудал болоод ингээд явлаа. Та энэ лавлгаа юм аваад ингээд буцаагаал тайлбар явуулах гээд ер нь тэргээ залруулж чадах юм уу? Энэ нөгөө залруулгын миний энэ дотор байсан юм тий. Тэгээ яг энэ залруулга мэдээ чинь штэ. Залруулгын холбогдох хуулийн байгууллагууд чадчихсан. Тэгээ яг нөгөө нэг эд сонгуулийн халуурд явж байгаа үед тэгээд эн чинь тэгээд нэг үр дүнд хүрдгүүл юм блээ л дээ. Яг үнэндээ нөгөө цуу яриа төрүүлж тарсан үр дүнд хүрдэг гэдэг шиг юм болтгол юм блээ л дээ. Тэгээ яг хамгийн гол миний энэ юм дээр сонгогчдынхаа боловсрол дээр бид бас анхаарахгүй бол 20,000 газар одоо хувьдаа автсан гэхэд итгэж байгаа юм гэдэг бол бас хэцүү тийм ээ. Өөрөөр хэлбэл хурлын дархан 20,000 газар гэсэн тухайд бид нар бас масштабаар нэмээд үзээд хэдийн өргөнтэй говь сүмбрээс дорногоо хүртэх хэмжээний газар шүү дээ. Тэгэхээр бид нар уг нь хэрэндээ энгийнээр ойлгуулах гад ийм том газар шүү дээ 20,000 га гэдэг чинь гэтэл тэгэл ингээд яг бөөн сенсац болоод явчихжээ л да. За тэгвэл одоо би танаас асууя. Яг энэ 20,000 га газар гэдэг энэ шүүх тогтооцсон учраас энэ бол гүтгэлэг гэж явах нь зөв. Гүтгэлэг. Худал ташаа мэдээлэл шүү дээ. Тийм. Худал ташаа мэдээлэл. За энийг хэн зохион байгуулад хэн хийлгэсэн? Хэн хийсэн? Тухайн үеийн Монгол Ардын намын одоо сонгуулийн штаб бас гаргаж ирсэн мэдээж. Тэгээд Монгол Ардын намаас одоо танаа тойрогт өрсөлдөж исэн хүмүүс юм байла. Тий. Яг би чинь говь сүмбрийн тойрог дээр бол мөнхцөг гишүүнтэй өрсөлдсөн.
12 дугаар тойрогт тухайд 12 гэж хэлсэн шиг санаж байна. Дорноговын тойрогт дэлгэр сайхан гишүүн өрсөлдөжсэн баг. 16 оны сонгуульд чинь нөгөө жижиг мажратаараар явж исэн. Дорногов говь сүмбэр хоёр чинь тустай байсан тийм. Тий, Дорноговын хойдлын сумд тэгээ говь сүмбэртэй ороод нэг тойрог. Дорноговын урдлын сумд бас нэг тустай тойрог болж ирсэн. Тийм л юу болж ирсэн л та. Тэгээ ахаад бас нэг инээдтэй энэ нэг хургавжчлуудлын эзэн гэдэг гинт бас. За нөгөө 20,000 газар хувьдаа авсан гэдэг нь одоо тэгээд шүүхтээр яваачлаа. Дахиад манай аймаг дээр хургавжчлууд тэгээд манай аймаг бас нүүр царай болсон сайхан буудал байдаг л да. Тэгээд гинт бас л нэг наан нэг хүн суулгаал хоёр хүн яриад л энэ өстой гоё буудалчтай гэдгсэн нөгөөх нь гүн чин нөгөө гамбаг түүний бодлосон нөгөөх нь хурлын дээр гамбаа юу гэл тэгээд явцсан. Сүүлдээ хургавжчлуудлын эзэн болсон. Харамсалтай нөгөө энэ улсын бүртгэлээс гаргасан явгаа тэгээд хургавжчлуудлын эзэн Тавхан Ганбат гэдэг өөр хүн одоо тэгээд ижилэртэй хүнийг ингээд яаш тэлж юм блэ. Тэгээд эсвэл тэр нь бас тэгээд тухайн нэвтрүүлгээрээ цацагдсан. Тийм. Эсвэл тусдаа ингээд 20,000 шат дараалсан ер нь бол нэг тийм ингээд технологи акц байх гэдэг шүү дээ. Хар PR-ын гэдэг асуудал маш сайн байна л да. Гэхдээ одоо 20,000 га газар л орон андуурна гэл те 2 гааг. Гэхдээ тэр нь миний хувийн ч юм шүү дээ. Дараа нь хургавжчлуудлын эзэнс адилхан нэртэй тэр мэлийг олж тэгээ тэр Ганбат гэдэг хүний Тавхан Ганбат гэдэг хүний хургавжчлуудлыг Гомбын Ганбаатар болтол нь ойлгуулна гэдэг нь бас л одоо улс төрийн хувьд бол гайхалтай зүйл хэрэгтэй. Одоо бодвол тэгэл тэгсээрэж онгоч юм гэж тийм. За. Ганбаатарын нэр дээр өнөөдрийн байдлаар намаа мэдээллийн санд бүртгэлгүй байна. За ингээд хоёр нэвтрүүлгийг яцчихжээ. За тэг энэ чинь зөндөө. Тэгэл дандаа ягаад хувь заяан тохиолооч юм 20,000 га газар гэж байж байсан. Дараа нь хургавжчлуудлын эзэн болсон адилхан нэртэй хүний энэ хургавжчлуудл гэдэг чинь одоо тухайн үеийн аймагтаа бол нэгэн гайгуужчлуудл. Тий одоо ч гайгүй бол одоо гайгүй орж байгаа. Тухайн үед л одоо энэ PC Mall группийн аяг хэлсэн юм би яг тэр Ганбат гэдэг хүнийг асуухгүй байж л. Энэ Ганбат гэдэг хүн тэр тухайн үед ч юм уу залруулга тайлбар юм хийсэн. Хийлсэн үү? Хийлгүй яхаа. Тэг чин бүгд хийж байгаа шүү. Тэр үтгэл одоо нөгөө 20,000 га дээр ч гэсэн тухайн үеийн холбогд хүмүүс нь залруулга гэж. Тэгээд яхаа залруулга хожимдсан юм чинь тэгээд хүрдгүүл юм л шүү. Тэгэл яг залруулга тодорхой хэмжээнд хүрсэл байх тийм. Буудлынх нь захирал махирал энэ одоо Гомбын Ганбаатар гэдэг хүн бол манай энэ буудалд ямар ч хамаагүй хувьцаа эзэмшдэггүй хөрөнгө оруулагч нь бишээ. Энэ буудлын эзэн хөрөнгө оруулагч нь бол Тавхан Ганбат гэдэг хүн байгаа гэхэл тэгээд яг тэгэл хар PR гэсэн төрүүлж явах яриад их хүчтэй гэдэг юм болоо гэж би бодсон шүү дээ. Тийм л байна. Тавхан Ганбат гэдэг хүн одоогийн тэр PC Mall-ын захирал юм байна тийм үү? Тий. Захирал нь хэн билээ нэг залуус яг хувь одоо хөрөнгө оруулах үүсгэн байхгүй тий. Одоо байгаа шүү дээ. Одоо PC Mall гэж компани. Сүүлд нь бид таарад юм алах юм улс төр гэдэг нээлтчлээсэн. Би бас Тавхан Ганбатыг ерөнхийд нь мэднэ тийм найз нөхдөд бол биш л дээ. За дараагийн нэг шүүхийн шийдвэр та надад өгч байна. Би энэ 2016 оны 7 сарын 8-ны өдөр гаргасан. Энд ч бас сонгуулийн дараа л гарчаад байна л да. Тий. Энэ дээр юу гэсэн байна гэхээр Борхуугийн дэлгэр сайхан нь Монгол Ардын намаас Дорногов аймгийн 13 дугаар тойрогт нэр дэвшигч Борхуугийн дэлгэр сайхан нь 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт өгсөн тэгсэн эмнэлгийн ханал байна. Суурийн зургийг хийлгэнэ гээд аймгийн иргэдийн урлын дарга маань 20 сая төгрөг аваад явсан үлдсэнийг нь ялсан бүүм мэдгээд нэг ийм уулзалтынхаа үеэр ингээ хэлсэн юм ба да. Тий. Манай суман дээр болсон уулзалт дээр. Яг эд сонгуулийн үеэр уг нь бол Борхуугийн дэлгэр сайхан гишүүн чинь урд тойрогт өрсөлдөж байгаа юм шүү дээ. Тэгээд ирээд манай суман дээр манай төрсөн суман дээр иргэдийн өмнө би одоо өнгөрсөн жил их хурд дэвшгээ сумдад их санхүүжилт өгсөн. Айраг суман дээр нэг 120 сая төгрөгийн санхүүжилт өгсөн чинь 20 саяын хурлын дарга Ганбаа маань хувьдаа авцсан гэдэг. Тэгээд энэ ч одоо маа сумынхан чинь шуугаа авчихна үст. Тэгээд үлдсэн ясны мэдгүй тэгээд. Тийм тэгээд шүүхэд өгсөн. Мэдээж энэ ч одоо мэдээж шүүх болох дээр Ганбаатар бол энэ хамаагүй юм байна. Тэр дэлгэр сайхнаас тэр 20 сая төгрөг тэр 120-оос 20 сая төгрөгийг авсан тогтоогдоогүй байна тий. Тэгвэл нөгөө нэг сонгуулийн тухай хуулиар одоо 13 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа
Дэлгэр сайхан сонгуулийн тухай хуулийн 75-ийн 1, 75-ийн 73-2-ийн 1-ийг зааснаар 12 дугаар тойрогдох сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хамаарахгүй тул сонгуулийн хуулиар сонгуулийн хуулийн 75-ийн 13 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэхгүй гэж гарч байгаа. Өөрөөр хэлбэл 12 дугаар тойрогт дэвшиж байгаа намайг 13 дугаар тойрогт дэвшиж байгаа өөр хүн ирээд гүтгэн тухайн үеийн хуулиар одоо нээлттэй байсан болтой юм шүүхийн шийдвэр гарч байгаа байхгүй. Сонгуулийн хуулийн цорхойг ашигласан. Тийм, сонгуулийн хуулийн цорхой. Тэрийг ашиглаж биежүүлсэн хүн нь тий. одоогийн улсын хурлын гишүүн. Дэлгэр сайхан. За одоо нийслэл хотын авц замын төвжирлийг бууруулах үндэсний хорооны дарга Дэлгэр сайхан. Тий. Хамгийн гол энэ дээр бас нэг зүйл байгаа байхгүй юу? Одоо энэ чинь хэдийгээр 8 жилийн дараа ингээд ярьж байгаа ч гэсэн энэ шүүхийн шийдвэрүүд 8 жилийн өмнө гарсан юм л да. Би тэгээд тухайн үед энэ шийдвэрүүдээ аваад за шүүхээ шийдвэрээ гаргуулчлаа. Ямар ч хэлсэн гэд нэг нэрээ цэвэрлээд авлаа гэд. Энэ хүмүүс эргээд одоо хоёр шүүхийн шийдвэр шүү дээ. Нэг нь Дорноговын наад шүүхийн шийдвэр, нөгөөх нь Сүхбаатар дүүргийн нийслэл. Гурван шүүхийн шийдвэр байгаа юм. Гурван хэрэг дээр гурван шүүхийн шийдвэр. Тий. Эднэр дээр эргээд дав заалдах ч юм уу? Энэ хүмүүс эргээд асуудал үүсгэх явсан тийм тохиолдол байгаа юу? Байхгүй шүү дээ. Харин хүлэмж шүүрч юмсан. Тий. Тэгээд Дорногов аймагтын сум дундын эрүүг эргийн анхан шатны шүүхийн хурал дуусны дараа шүүхтэр би яг ялаа гараад ирсэн маа өмгөөлөгчдөөр яжхад дэлгэр сайхны хуулийн одоо итгэмж төлөвлөлт өмгөөлөгч нь хин гэж байсан юм а. Инх төвшин цэнх төвшин гэсэн. Итгэмжийн төлөөлөгч нь. За гамба одоо чи Ц гэхээр одоо шивээ говийн төвшөнд уул уурхай шивээ говийн уурхай захирал хийж байгаа. Тий. Тэгээд тэр нөхөр юу ярьсан гэхээр одоо чи ингээ шүүхтэр ялцлаа шүүхээр нэрээ цэвэрлээд авчлаа. Цаан чин дэгийн ус гişүүн болцоод бид нэг хонхрыг болсууд гэж яах гэсэн хонь бүтэн чон цатгалын инкээс хадил да ахаад яваад явах бол гэдэг. Манай өмгөөлөгч хажууд нь сонсоод зогс. Тэгээд би за улс төрд гоншгоноод явах бол тэр шүүхийн шийдвэрүүд дээр шүүхтэр ялцсан шийдвэрүүдээ авчин чи яшиг гэж орхисон. Хамгийн харамсалтай нь одоо сая харин тэгээд Дорноговын хойд сумдаар явж байхдаа ахаад энийг яриа 74-ний амралтыг одоо намайг зарсан юм шиг тухайн үед тэр 74-ний амралтыг намайг одоо ахмадын амралтыг байх болгосон юм шиг ярьж байгаад нь би зааж хоёлаа яг дараалтаа логиктой яваад за 74-ний амралтыг одооний болсон процессыг одоо яриа. Одоо таны ярьж байгаа мэдээллүүд таны хэлж байгаа нэрс бол одоо ингээд сонгуульд өгсөн байна. Яг тантай адилхан үйл явц бас болох эрсдэлтэй. Одоо гүтгэгч гэдэг ч юм уу эсвэл магадгүй одоо нэг нутг ус энэ сонгуулиар танд бас бодсон бодлоо байгаа юу? Энд чинь бас нэг санаа зорилго байх эрсдэлтэй. Тэгээ би лавлж асуух байгаа юм. Таны ярьж байгаа саяын энэ одоо жишээлбэл тэр өмгөөлөгчийн хэлсэн үг гэдэг ч юм уу. Таны энэ ярьж байгаа бүх зүйл баримттай. Одоо энэ ярилцлаганд ороод одоо энэ нэг таныг гүтгсэн, харлуулсан, сонгуулийн бүх технологи ашигласан гэдэг зүйлс дээрээ та бол эргээд бол шүүхийн өмнө бол хариуцлага хүлээх. Яг тэр чинь байгаа гэдэг та юу мэдж байгаа тийм үү? Бүгд баримттай тийм ээ. Яг тэр ярьсан хэсэг чинь бол байхгүй шүү. Зүгээр шүүхээс гарсан. Сая би ер нь бол яг бодтон тимлэн боосон. Би энэ юу бол өөрөө би шүүхийн Дорноговын аймагт сум дундын шүүхийн юу бол шүүгчийн захирамжуул. Тэгэхээр би одоо зүгээр юу гэж бодож байна гэхээр мөнгөцөг гишүүнтэй таавал өрсөлдөж ирсэн байна. Тий. 16 онд өрсөлдөж ирсэн байна. Дорногов ч арай бусдаас бас жижиг хүн амтаа ер нь бол тийм тойрог онцлогтой тойрог би гадарлаж байна. Тэгсэн чинь тэнд нөлөө бүхий байж болох уцаар одоо тэнд ажил амьдрал одоо бизнес гэдэг ч юм уу те дэвшиж байгаа арга хэмжээнүүд нь явж ирсэн өөр тойргийн уртлынхан тойргийн уртлын аймгийн гишүүн дэгийн гишүүн дэлгэр сайхан гишүүн ирээд таныг саяын тэр нэг мөнгө өгсөн гэдэг байдлаар 20 саяыг авсан байдлаар гүтгэсэн байна тийм ээ. Шүүх энийг нь гүтгэсэн гэдэг нь тогтоогоод гаргацсан байна. А тэр 20 сая төгрөг нь бас өөр хүн авсан гэдэг нь бас шүүх ерөнхийдөө гаргацсан байлаа тийм ээ. Ингэнгүүт хуулийн нугалаагаар сонгуулийн хуулийн нугалаагаар мөнгөцөг гишүүн та хоёрын тойргийн асуудал та хоёрын хооронд явна. А өөр тойргийн хүн ирээд таныг гүтгэж юм уу танаа тойрогтой холбоотой асуудал үүсгэх нь бол сонгуулийн хууль зөрчихгүйгээл ер нь харин тэгэл гаргацсан. Хонь нэг бүрэн чон цатгалан бүрэлдсэн. Тий. Гэхдээ энд бол би бол хонь бүрэнсээд байх юм байхгүй хохироод үлдсэн таал байгаад байна. Ер нь бол тий. Хамгийн инээдтэй нэг гэж байгаа байхгүй юу? Нөгөө улсын хурлын 13 дугаарт өөр тойрогт дэвшээд явж ясан дэлгэр сайхан 12 дугаар тойрогт нэгэд нэр дэвшсэн одоо мөнгөцгийн ч гэдэг юм уу те тухайн үеийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хамаарахгүй учраас сонгуулийн тухай хуулийн одоо 70.14 дугаар заалтыг баримтлан захиргааны хариуцлага оногдуулах үндслэгүй байна гэж үзээд тэгээд дэлгэр сайханд холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ гэж байна.
Энэ дээр яг юу Таныг гүтгсэн нь үнэн. Гэхдээ энэ хүн бол сонгуулийн хуулиар хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл энэ тойрог нэр дэвшиж байгаа юм биш юм аа. Тийм тэгэл яг хуулийн тэр цоорхооч гэдэг юм уу тийм юмнуудыг л бас их сайн ашигласан л да. 8 жилийн хугацаа өнгөрцөн байна. 16 оны үйл явц болсон байна. Энэ дээр би нэг хоёр зүйлийг асуумаар. Эхний ээлж нь та тухайн үеийн процесс гарсныхаа дараа ингээд за яг одоо ярьж байгаа шиг хэвлэл олон нийтэд. За энэ одоо жишээл тухайн үед мэдээж аймаг орон нутгтаа энэ мэдээллийн магаал тавьж лээсэн ба. Ер нь хандаад ягаад ингээд асуудал үүсгээд яваагүй юм бэ? Наад хүмүүс чинь ингээд хүн ёсны хувьд ч юм уу, хуулийн хувьд ч юм уу зөрчил хийсэн байна шүү дээ. Яг би зүгээр өөрийнхөө сошиал хаягаар ч юм уу сонгуул ба гүтгэлэг гэдэг яг эднийг ингээд тухайн үрт ингээд цувралаар нөгөө шүүхийн шийдвэрүүд авсны дараа ер нь ийм болоод өнгөрлөөдөө сонгуул гэдэг чинь ч одоо эсвэл шууд худалдаа болчих эсвэл хар PR болцоход л банда гэсэн агуулгаар бол цувралаар сошиал хаягаар бол хүргэсэн. Над нэг тэг яг телевизээр ч юм уу олон нийтийн телевизээр явах орон нутгад байсан болохоор нэг тийм юу байсангүй л дээ. Тэг боломж ч байсангүй. Өөрийнхөө хувийн сошиал хаягуудаар ерөнхийд нь олон түмэнд хүргэсэн. Дэлгэр сайхан гишүүн ч юм уу, эмгцэц гишүүд нэртэй тохирцсон барьсан юм байгаа юм шиг дээ тухайн үед те. Байхгүй. Сонгуулийн дараа. Үгүй тийм байхгүй. Та хэд бол би үнийг мэднэ үстэй ялангуяа дэлгэр сайхан. Мэднэ шүү дээ. Бид нар ч одоо нэг хонхрын улсууд. Мөнхцөг гишүүн бид нар чинь баг үеийн шах улсууд. Дэлгэр сайхан гишүүн бид нар чинь бол баг нэг хонхрын шүү дээ. Бид нар чинь айргийн зүүр тал, алтан ширээгийн баруун хойдолтын нэг хонхрын улсууд. Тэг яг сонгуул дуусны дараа над руу мессеж бичсэн. Уучлаарай үгүй. Арт түмэн эргэцэн байж дээ. Чи залуу байна. Чам тус төрийн зөндөө ирээдүй байна шүү. Тэгэл мессежэл өнгөрсөн. Дэлгэр сайхан гişүү. Дэлгэр сайхан гişүү. Та тэгээ ямар арай өгсөн? Гэ би юу хэлэхвэ? Амжилт хүсэхээс өөр хөвт. Тэ? Далан төрөний амралтай холбоотой асуудлыг за одоо за тэгээ орхицсан юм байна. За та ер нь за болио одоо би ялцсан. Миний нэр шүүхийн шийдвэр нь байна. Одоо хууль намайг хамгаалчлаа гэж хэлээд орхицсан юм байна. Тэгээ ойлголцсон юм байна. За иш. Тэгвэл одоо яг юм процесс өрнөд. Одоо юу? Тий. Гэхдээ одоо яг энэ чинь тэгээд аль бас тухайн үед нэг манай орон нутгийн хойд сумдын хуучин нэг сум дундын нэгдлийн амралт, далан төрөний амралт гэж амралт байсан юм л да. За. Тэгээд тэр нь нөгөө над руу наах юм нөгөө оршуудын холбооны тэргүүн болсон учраас явах гэдэг. Тэр нь манаас өмнө зарагдаад байхгүй ус амралт байхгүй юу? Тэгээ тэрийг л одоо бас ахаад яриад яваад байгаа юм билээ. Тэгээд яг тэрийг яриад байгаа болохоор би ер нь эн чинь нэг бас ийм телевизээрээ дуурч гэдэг юм уу ер нь ийм юугаар залруулга хийхгүй бол эн чинь тэгээд мөнхийн сэдв болчих юм биш үстэй эн ч одоо тий өөрөөр хэлбэл Дорногой аймгийн хөдөөж хоршоодын холбооны ч явах тий нэгдэл дундын амралт гэж байсан. Тэгээд тэр нь намайг тэр нэг юу болохоос өмнө зараг цэгдэлт. Одоо энэ тухайн үед Дорногой аймгийн хөдөөж хоршоодын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн тогтоол гэдэг энэ бүр 4 сарын 25-нд гарсан тогтоол юм байж байгаа. Тэгээ удирдах зөвлөлтөнд тухайн үед нь төмөрт, цэрэн норов, нямдорж, мөнх даваа гэдэг нөгөө холбооны тэргүүн нас орсон учраас мөнх даваа дээр хоршоодын холбооны дэд дарга гэж байжсэн. Тэгээ ажлын хэсэг гараад над хурал дээр хэн юу ярьсан, хэдээр зархаар болсон тэр бүх хурлынхын тэмдэглэл юунууд нь байгаа байхгүй юу. Яг би нөгөө их 2006 он гэж тийм ээ. Тий 2006 он юм. Одоо ярахад наатан ч инээдтэй юм л да. Айл одоо 10 бараг 20 жил болчих шүү дээ. 2006 он одоо 24 18 жилийн өмнөх болсон үйл явдал байхгүй юу. Гэхдээ эн чинь 18 жилийн өмнөх юм одоо ингээд одоо яриа яваад байна гэсэн үг тий. Улс төр хийгээд байна гэсэн. Улс төр хийгээд байхгүй юу. За улс төр хийгээд байхын хариу тавс улс төр хийж шүү дээ. Тий одоо зөв. Тэгэхгүй бол одоо эн чинь нөгөө худлыг 1000 давтахаар үнэн болно гэдэг шиг болох гэдэг шүү дээ. Тийм учраас би өнөөдөр нэгэнд гүтгэлэг яваад ч юм уу нэг мэдээлэл явуулсан яг энэ сошиал хурдцтай хөгжсөн яг энэ цаг үед бол араас нь барьж залруулах бол хэцүү би тэрийг бол ойлгож байна. За энэ хоёулын 74-ний амралтыг тэгвэл нэг эцлээд яриад байгаа. 2006 оны 4 сарын 25-нд энэ зарах процесс явсан байна тийм ээ. 40 сая төгрөгөөр тэнгүүтээ 20 сая төгрөгийг нь за энэ ингээд үзэгчтэй бас харуулъя. 20 сая төгрөгийг нь бэлнээр тооцож авахар дансанд хийсэн байна гэнэ энэ. Холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоол байна. Тийм, удирдах зөвлөлийн гишүүд байна. Удирдах зөвлөлийн гишүүд төмөрт цэрэн норов нямдорж мөнх даваа гэдэг. Яг энэ 4 сар энэ тогтоол гарч яхад энэ удирдах зөвлөлийн даргаар нь ям хүн байсан. Удирдах зөвлөлийн даргаар нь одоо дэд дарга энэ
удирдах зүйлийн гишүүд гэж нөгөө дарга нь холбооныхын дарга байдаг гэсэн. Тэр хүн очир гэж хүн байсан. Нас орцсон байсан. Тэгээд дэд дарга нь ахалж ирсэн юм байна. Төмөр хин мөнх даваа даргал яасан байна. Яг энэ та энэ холбооны тэргүүн болсон тийм ээ. Та хэдэн оны хэдэн сар? Би энэс хойш 2 сарын дараа болсон. Одоо энэ зарах процесс өрсөний дараа 2 сар. Өөрөөр хэлбэл тэр 74-ний амралтчин намайг холбооны тэргүүн болохоос 2 сарын өмнө зарагдсан байхгүй юу? Комиссийн даргаар мөнх даваа хоршуулагчдын холбооны дэд дарга гэж байна. Энэ хүн ахалж ирсэн байна. Дэд дарга нь ахалж ирсэн. Нөгөө яг тэргүүн тий, очир дарга байлнаас орцсон тий. Тэгээ яг энэ үед нөхдүүд одоо би түрүүнд хэлсэн шүү дээ. Нөгөө Алтан ширээ сумын гочоо дарга тэр зундуу дарга би ч нэг тасис тасдгаар ажиллаж байлаа л да. Орж ирээд хоршоодын салбарт хууч ажиллаж исэн миний хүү энэ хоршоодын холбоог нэг тэргүүлээд юугаар яваач ээ. Аваад яваач ээ. Бас нэг олон улсын төсөл мөсөл дээр ажиллаж байгаа юм байна. Наа төслийг чи хаялга маялагч манай хоршоодын холбоонд юу гэлээ гэдэг. Яг би тухайн үед юу хэлсэн гэхээр ер нь байдал нь ямар шуухан байгаа. Яг би хоршоодын салбарт бас ажиллаж ясны үед гэсэн чинь нэлээ өөр ширттэй байгаа. Бид нар тэр өөр мөрөө зэгсэлж өгнө юу гэж танд одоо шинэ дарга явах гэж өөр ширттэй өгөх гэж. Тийм л яриа болж ирсэн. Тэгээ яг энэ минийгээ зараа тэр өөр ширээ дараад өгсөн юм шиг байна. Тэгээд болоод өнгөрцөн худалдаа авалт. Тэгээд хизээ хонь 2 сарын дараа тэргүүн дээр нь очиж та хэдэн он худалдаажсэн блэ? Тий. Саяхан болтлоо 18 он хүртэл. За хизээ хонь 2 сарын дараа тэргүүн дээр нь очиод төрөлтийн хүртэл ажилласан хүнийг одоо дахиад энэ амралтыг зарсан гэдэг агуулгатай зүйлийг одоо орон нутгийн иргэдэд сонгогчдод танилцуулаад яваад байна гэсэн үг байна шүү дээ. Энэ амралт чи өөрөө Дорногов аймгийн 70 жаргалын сумд байдаг байхгүй юу? Тэгээд 70 жаргалын сумд одоо саяхан 10 хоногийн өмнө уулзалт хийхдээ нөхдүүд энийг ахаа ярьсан байгаа байхгүй юу? Тэгэхээр би одоо хүмүүс ингэж байгаа бол би одоо бас тухайн цаг үед болсон бүх үннийг ярих хэрэгтэй юм байна. Тэгж л ойлгосон. Телевизээр юу ярьсан те? Нэгтлэн бодогч. 70 жаргалын сумын боржгон туяа орчооны дарга мэгмэрд орж Алтан ширээ сумын шинэ сарвал зам орчооны дарга гочоо дэлгэрэх сумын залуу хүч орчооны дарга зундуу за санжид гүнтүү инжийн сан гэж энэ хөвтөргээд худалдаа авсан хөвтөр гэж авсан байна тий. Гүйцэтгэх захирал Батүлзий гэдэг энэ хүмүүсийн нэр протокол хөтөлсөн шинэ сарвал зам орчооны дарга гочоо гэсэн. Тухайн үед хэн юу ярьж ирсэн ямар саналууд үнийн саналууд хэлсэн протокол байна тийм ээ. Та энийг ер нь бас дахиад олон нийтэд ер нь өөрийнхөө сошиал хуудасаар явуулах хэрэгтэй. Манай нэвтрүүлэгт бас үлдээчихэд боломжтой үлдээгээд явчаараа бид бүхэн бас би одоо харин оруулъя. Бүр нэг их хувь нэг юм цэнхэр өнгөтэй байсан. Тэр нөгөө аймгийн холбооны архив тах шүү. Би тэрийг нь бас олъё гэж бодож байгаа. Энэ яг нөгөө канонд авсан тохиолд. За одоо ингэж яриа яваад байгаа шалтгааныг та бол сайн мэдж байгаа тийм үү? Одоо тойрог томорцсон. Бүсчилсэн одоо хөгжил яриад гэж яриад тойргийг ер нь бүсчлээ томруулсан. Тэгэл тийм учраас яриад ингэж та хэлэх гээд байна уу? Хэлэх үү? Тэгж үзэж байна уу? Одоо мэдгүй дээ ямар агуулгаар яаж юм бодвол ямар нэгэн байдлаар Гомбиган Баатар гэдэг хүний нэрийг л харуулахад ийм л зоригтой гэж би бодож байгаа шүү дээ. Зүгээр нөгөө яг тэр үед ярьж ирсэн нөгөө тухайд бичлэг шигдэг юм уу? Тэгээд нөгөө иргэд бол яг таныг тэгж ярьж яана л гэж байгаа. Хэрвээ бичлэг болсон бол би энэ ч одоо сонгуулийн хуулиар одоо хүн гүтэх хоригдсон шүү дээ. Шууд өгдөг шүү. Тий, шууд авахгүй. Надад тэр бичлэг нь олдохгүй л байна л да. Тийм л юм байна. Яг энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд тэгээд эдгээр ингээд энэ амралтыг нэг 40 сая төгрөгөөр зараад тэр нэг өөр ширээ дараад нэг 20 сая төгрөг холбооны таснуулсан байсан. Тэгэхээр миний хувьд бол би түрүүн нэг 2007 онд жилийн дараа нэг ахаад 2 газар аялал жуулчны зургатаар авсан гэдэг шүү дээ. Тэгээд тэр мөнгөний үгүй хийх тулд нэг жуулчны бааз бас хамрын эдийн замд бас хүмүүсийн эргэлттэй газар жуулчны бааз байгуулсан байхгүй юу? За. Тэгэд тэрийг байгуулах гэж энэ газрыг авсан. Жилийн дараа 2007 онд. Тийм төвчтэй. Тэгээд тэр бааз нэлээ явуулсан. Тэгээ энэ 2000 нөгөө засмал зам орсноос 2015 онд тэгээ тэр бааз нөгөө хувийн хвшилд тухайн орон нутгийн Тобим гэж компани зарагдаад яасан. Тэгээ энэ улс төрийн янз бүрийн юмнаас болоод нөхдүүд тэгээ дараа нь ковид гараад одоо бол их хайрал болсон байлээ. Уг нь бол энэ тухайн үедээ бас Дорноговын бас хоршоодын холбоо үндснийхээ хэмжээнд 1-3 дугаараас хойш 3 дугаар тийм сайхан холбоо байлаа шүү дээ. Үргэлж үндэсний хэмжээнд 1-р эсвэл 2-3 тийм сайхан үйл ажиллагаатай холбоо байсан. Тэгээ яг 15 оноос хойш нэр улс төржилт янз бүрийн юм яваад бийц үлдээ за энэ чинь энэ төрлийн бус байгуулагч ер нь тэгээд тэр өгөө тэр 10 жилийн өмнө
авсан ийм төрийн бос уулын дээр авсан ийм улс төр болж хуурна гэж яаж мэдэх те. Тэгж л үзсэн. Улс төртэй нэлээд хохиролтой улс төр болсон юм уу да. Би ягаад тэгж бодоод ийм гэхээр шүүхийн шийдвэрүүд байна. Монгол улс бол цэцлэн үндсэн хуультай. Хууль засаглалтай болсон. Тэгээ шүүхийн шийдвэр дээр саяын танд нэр дурдгатаа өдөр дэлгэр сайхан гэдэг хүн. За тэр нэвтрүүлэг хийж цацсан хүн бүгдээрээ буруутан тогтоогдсон. Шүүх шийдвэрээ гаргацсан байна. Гэхдээ энийг хийхдээ одоо нөгөө нуглаа ашигласан байна. Нуглаа ашигласан. Тэгээд жишээлбэл дэлгэр сайхан гэдэг хүн бол өөр тойргийн хүн очиод энэ мэдээллийг тараагаад нэр хүндчээ халдсан гэвч сонгуулийн хуулиараа хамаарахгүй учраас тэр хүн зүгээр өнгөрсөн байна. 7 сарын 8-нд шийдвэр нь гарсан байна. Гүтгэлэг тараасан гэдэг одоо сэтгүүл за одоо нэрийг хэлээд яг бурхан болооч болсон тайлбарч. Тэр хүний шийдвэр 16 оных нь 9 сард гарсан байна. Тэгээ нэг 3 сарын хугацааны дотор гэдэг зүйлсийнхаа дагуу дахиад хэрэгсэхгүй болсон. Тэгэл ерөөсөө хохирогч нь альч тохиолдолтой нэг л хүн байгаа л дуусч байгаа юм байна. За ийм 8 жилийн дараа хохирох гэдэг байхгүй би ахаад үтгэх гэж штэ. Ийм хохирол одоо магадгүй таны одоо найз нөхд иргэн тойрон ер нь улс төрийн хүрээнд бол нэлээд олон болсон баг. Олон зүйл болсон баг. Тэгэхээр ер нь нэг юм сонгуулийн хар буруу энэ технологийн ямиг ер нь жоохон татчихна юм. Гигэн цагаанаар өрсөлдөж бодлого ярьж өрсөлдөл зүгээр байх гэсэн хувьдаа. Яг нь би санал нэг. Таныг надад нэвтрүүлэгт оролцъё гэд энэ баримтуудаа өгсөн учраас би таныг ярих нь зөв юм байна. За энэ хүн бол хохирсон хүн байна. Сонгуул болгож байна. Дараагийн олон хүмүүс энэ үедээ адилхан битгий хохроосоо гэж бодсон үднээс таны материалуудыг үзэж хараад тэр нэвтрүүлэгтээ урьж болцсон шүү гэдгийг онцломоор байна. За 20 их баярлалаа. Тэгээд яг би нэг зүйлсэд нэрээ ингээд сонгуул гэдэг нь бодлогоор өрсөлдөө тийм ээ. Одоо ялангуяа энэ тойрог том боллоо. Жохон бодлогоор өрсөлдөхгүй бол энэ сонгуулийн хар технологич нь өнөөдөр Монголын төрийн нэр хүнд ямар вэ? Монголын улс төрийн намуудын итгэх ард түмний итгэл ямар вэ? Энд чи явж өөрсдөө улс төрчид өөрсдөө төрийнхөө нэр хүндийг чундгаагаад байна. Намууд итгэх итгэлийг чундгаагаад байна шүү дээ. Тэгээ эн чин сонгуул болохоор нэгийг ингээд харлуудаад байхлаар Монгол төрхийн итгэхгүй тийм ээ. Чин төр ийм л зүйл дээр эмзэглэж яваа учраас би өнөөдөр бас та бүхэнд хандаад тэгээд энэ баримт юмуудыг олон том хүргэж байгаа. За ер нь бол таны баримт хоёулагийн ярих гэдэг тэр сонгуулийн хар бараан адал балмууд үйл явдалтай холбоотой асуудал ерөнхийдөө ингээд зэгцэрч байна. Танд ер нь яг энэ асуудалтай холбоотой бас нэг хилээгүй үлдээсэн зүйл ер нь юу вэ? Би дараагийнхаа сэдв рүү бас орох гэдэг юм л да. За тэгээд энэ дээр яг юм мэдгүй. Тэр нэг сонгуулийн үед ч одоо утас муц чагнах гэдэг бол увайг биш үү? Нэр дэвшигчийг чинь уг нь хуулиар хамгаалсан байх хэрэгтэй. Таны чагнажсэн юм уу? Чагнажсэн. Ерөөсөө би тэр нэг суман дээр 20 сая төгрөг гэдэг шүү дээ. Тэр чинь ерөөсөө тухайн сум орон нутаг болгонд тэр нөхдөвч нэг нутгийн зөвлөгж гаргаад тэрүүгээрээ дамжуулсан байна. Би тэрийг мэдчихгүй. Яг үнэндээ тэр 120 сая төгрөг маа суманд нэг имлэг болоо тэр мөнгө нь хүрээгүй сүүлд нь гүйцээсэн байхгүй. Тэгээд би нөгөө сонсчод бүр гайхаад тухайн үед маа нутгийн нэг тулхтай хүн одоо тэр өөрөө тэр сонгуулийнх нь одоо орон нутгийн биедлээ өгч ажилласан. Хиний 17 таа гэж одоо дэлгэр сайхан чинь нөгөө нэг том тойрог болох гээд тухайн ч нэг хоёр жижиг болсон шүү дээ. Гинт нэг 16-ны 4 сар жижиг болсон. Тэрнээс өмнө том байсан байхгүй. Говьсон бүр дорн гойны төр 17 таа гэж сумын эдийн хууль төрийн алба. Тэгээ би яриаггүй та чи юу ярьж байгаа 17 таа чинь яг энийг өөрсдөө мэднэс 17 таа би над чинь мэдэхгүй. Би зөвхөн бүр сурталгаанд гарсан малахын талд авах гэж байсан байхгүй. Та энийг мэдчихэж байгаа шүү дээ. Чин та чи яг л энэ олонний өмнө юу гэмшин намайг залруулга хийх нь завгүй тэгээд дэлгэр сайхан гişүн буугаа явчлаа. Та хэзээ ирэхгүй би өөрөө залруулга хийж өгье гэхгүй юу? Тэгээ хүн юу юм бэл? Хүний ховд хэдийгээр төрсөн сумчсан. Ингээд би яг маргааш орон тул 18 цаг гээл. Тэгээ төв сумынхын тул битүү хүн цугласан. Одоо намайг юу ярихыг сонсох гэж шүү дээ. Нутгийн хүүхэд үнэхээр тэр нэг нутагтаа нэг имлэг барих гад нэг 120 сая төгрөг 20 сая төгрөгийг авцсан болооч гэж. Тэр үлдэгдэл нь хайцсан мэддэхгүй байна. Тий. Тэгсэн чинь битүү. Нөгөө залруулга хийх хүн яасан байхгүй. Тэгээ би нэг уцаараа ярьсан чинь уц чигнэсэн байхгүй. 18 цагт битүү цугласан яг бидний цагтаа очсон. Нөгөө хүний хүлээгээд байсан. Тэгтэл нөгөө 17 даргын гэр бүлийн хүн ирж байгаа байхгүй. Даваа сүрэгч. Тэр хүн яасан гэсэн чинь уучлаарай өдөр нэг хэсэг хулгайн шоронгийн улсууд ирээд 17-ыг маань авч яваад хөдөө энэ цагаан дөрвөлж яардаа очиж зодоод архит арсуугаад
Тэгээ одоо тэр хүн бол айгаад ямар ч тайлбар хийх чадваргүй байна. Тэгээд залруулга хийж ирсэнгүү гамбаа даргаа уустаар гэсэн бичиг надад өгч. Тэгээ би бодтой юм тухай хэлэл яасан. Тэгэхээр бол иймэрхүү увайгүй тий. Хар PR тийм юу Монгол төрийн сонгуулиуд ийм болно гэдэг бол харамсалтай байхгүй. Тийм болсон. Заавал нэлийн ноцтол зүйлсийг ярьлаа да. Яг би нисгэн өөрсдөө мэдэн тийм юу нэг бодтой. Тийм. Тэгээд зайл маргааш нь хөрхий айлах дарсан жоохон гүйгээд айгүй айцтай машин дотор тайлбар хийсэн энэ юмд бол ямар ч хамаа байхгүй шүү. Тэгээд тэр нэг шандаас нэг хоёр бүтэл мотой нөхрөлөө гаж айлгсан юм билээ. Гэх жишээд ингээд нэр дэвшээ явж байхад нь хүртэл ингэж хуцсын чагнаж тийм ээ. Тэгээд залруулга хийх болсон тэр гэрчүүдийг бол одоо ийм юм да одоо харийн усуудад юм усуудаар дарамтлуулна гэдэг бол харамсалтай үст. Монгол төрийн сонгуулаа. Тийм л байвал тэгээд тэр ярьсан зүйлийг нь залруулад ярий гэд иргэдтэйгээ уулзч ийсэн чинь тэр үнийг нь дарамтлаад явуулаагүй шүү дээ. Тэр хоёрын хооронд болсон яриаг нь тэр чагнаж ирсэн тийм. Тэр үний явцыг ч юм уу тэр явцыг ч юм уу. Тэр хүн чинь хөрхий залруулж игээ наац ёстой болохгүй одоо гэдэг жисэн хүн байхгүй. Залруулах гэж яхад нь тэгээд одоо тэгээд тэр яажсэн нөхөр нь эртүүд чамаг шараа хэтрүүлсэн гэсэн ярьсан явж байгаа юм шиг. Нөгөө 17 даргаыг айлгаж ирсэн нөхдүүдийн нэг нь. Тийм үү? Тий. Айлгсан тэр нөгөө нэг орон шоронгийн гэж хэлдэг байгаа муу нэртэй хэлдэг байгаа. За энэ олон гүтгэлэг гэх юм уу энэ олон зүйл явлаа. Шүгэн шийдвэрүүд гарлаа. Тэгээд энд ядаж хүн ёсны уучлалгүй усан тохиолдлууд одоо яг нэг жишээ дээр байна уу? Ядаж шүгэн шийдвэрийн араас одоо тэр хүмүүс нь гарч ирээд ядаж таныг би ингэ гүтгэжсэн юм гээд хэлэх болов та юу нэг гэж бодож байна. За тэгээ албаасаар нэг хатаргуулсан ч юм алга дөө. Яг хаа. Би ч тэнд нэг тухай сонгуул болоод өнгөрсөн давс төрнөх актер гоншгоноод явах гэх нэг байгаагүй. Хамгийн гол яагаад би нэг ингэ ярих байсан гэхээр сая ахаад ийм сэдв ярьж эхэлсэн байгаа байхгүй хойцомдоор. Тэгэхээр энэ чинь болохгүй юм биш. Энийг одоо олон түмэнд бас ойлгуулах хийхгүй бол нөгөө юу гэдэг вүлээ? Нэг мэхэнд хоёр унаж гэдэг вүлээ. За нөгөө худлыг 1000 давтахаар үнэн болно гэдэг л болох гээд байна л да. Тийм л. За. Ерөнхийдөө энэ асуудалтай холбоотой зүйлсийг хоёулаа энд хүрээд ер нь бол та дэлгэрэнгүй тайлбар өглөө. Ер нь энэ шүүхийн шийдвэрүүдэд танилцуулаа болсон процессыг бүгдийг бас нэг өөрийнхөө хэмжээнд ярьлаа гэж бодож байна. За хоёулаа одоо тэгвэл маргааш руугаа гэдэг ч юм уу харъя. За сонгуульд нэр дэвших хүсэлтэй бол өгсөн байгаа тийм үү? Би тэгж ойлгож байгаа зүг. Ер нь бүх намын хороонууд бүгдээрээ нэр дэвшихтэйсээ хүсэлт бол аваад эхэлсэн билээ. Ардын намхан бол аваад, танахан бол аваад эхэлсэн билээ. Та өгсөн үү? Яг манайхаас албан ёсоор бас аваагүй. Зүгээр ер нь тойрогтой юундаа ингээд ажиллаж ийл гэсэн байна. Тэг яг нь. Тий. За та бол нэр дэвшгүй. Дэвших юм байна тийм үү? Мэдээж нэр дэвших сонирхлоо илэрхийлэл явж байна гэсэн үг л тий. Тий. За ингээд нэр дэвших сонирхолтой. За магадгүй нэр дэвших магадaltaй кандидатуудын нэг учраас тэгээд өнөөдөр тэнд тийм асуудал дахиад өрнөжл байгаа. Ер нь энэ ингээд саяын тэр 70 төрөгийн амралттай холбоотой асуудлаар одоо дэлгэр сайхан гишүүнтэй ч юм уу тэдний багийнхантаа яагаад ингээд худлаа яриад байгаа юм бэ ч юм уу. Гэт ингэж холбогдож үзсэн үү сая. Энэ саяын бас үйл явц дээр. Үзээгүй. Яг сая 70 60 самаас нэг уулалтанд явсан хүн ярахаараа эн чинь би энэ чинь дахиад 16 оны сонгуулийн хар технологи за тэгээ өнгөрсөн юм яад явах гэсэн. Дахиад энэ сэдв үндийж байгаа нь энэ өнөөдөр ярих шалтгаан болж байгаа байхгүй. Тэрнээс би яриаг үлдээ холбогдоо. Ер нь би 16 оноос хойш ангийнхаа 90 жилийн явгаар л нэг яачгүй аймгийн 90 жилийн офицер шаснаас бусдаар нэг тэгж одоо энэ улс төрийн эрх мэдэлтэй байгаа гэдэг юм уу аймаг орны удирдлагуудаа нэг тийм уулзаа би. За танай аймаг дээр одоо жишээлбэл 8 жил тааз гэсэн тийм ардсан нам гэвсэн. За одоо ингээд дахиад байрлалын өөрчлөлтөд 8 жил ардын нам явууллаа. Сүүлийн 16 жилийг харах. Та аймаг орон нутагт ажиллаж исэн хүний хувьд ер нь өнгөрсөн хугацаанд аймгийн хөгжил танаа үед ямар байв? Одоо ер нь ямар байна? Аймаг орон нутгийн иргэд аж амьдралын хувьд ер нь асуудал нь ямар байна? Дэвшил нь ямар байна? Яаж шийдэх ёстой гэж харж байна? Манай аймаг бол улсын төвлөрсөн төсөвт
одоо юу төсөв бүрдүүлдэг. А дээрэс нь өөрийнхөө төсвийг өөрөө олдог аймаг байхгүй. Монгол улсын аймгийн нэг л дээ. Тий. Нэг 7 аймаг л байгаа шүү дээ. Тэгэд өөрөө орлогоо олдог аймгийн нэг. Тийм учраас харьцангуй бусад аймагуудаас бол өөрөө өөрийнхөө асуудыг шийдэх нь харьцангуй гайгүй байдаг. Зөвхөн одоогийн 8 жил өмнөх бидний үүссэн тийм л байсан. Өөрөөр бид толгойгоо ажиллаж мөнгө олдог. Тэрийгээ бас илүүгээ зардаг. Тэр нь аймгийнхаа иргэдийн хурлын төсвөөр аймгийн иргэдийн хурл тэр төсвөө баталдаг тийм л зарчимтай. Өнгөрсөн 8 жилд яг хөрөнгө оруулалт улсын төсвийн болон орон нутгийн чанартай хөрөнгө оруулалтууд их хийгдсэн байна. Гэхдээ иргэдийн амьдралд үнэхээр чанарын өөрчлөлт ороогүй. Иргэд үнэхээр ядарсан байна. Би бол одоо аймгаараа байнга явж байгаа шүү дээ. Манай ах トゥ нар байж байна. Тэгэхээр иргэдийн амьдралд өөрчлөлт орсонгүй. Тэгэхээр хөгжил гэдгийг хөрөнгө оруулалт барилга байшингуугаар хэмжих үү? Эсвэл хөргөгч дүүрэн байгаар хэмжих үү гэдэг асуудал байгаа байхгүй. Бидний хувьд бол үе үеийн аймаг орон нутгаа удирдах улсууд орон нутгаа бас нэг бусдаас нэг дутаахгүй хонслогсон тийм чин сэтгэл байгаа шүү дээ. Бидний үечсэн манай аймаг улсад бол эхний нэг 3 4 байрнаас ер нь бол нэг 4-р байранд ордог байсан. Эхний толгой эдийн засгийн хувьд хөгжлийн өвчтөнд толгой аймагуудын нэг шүү дээ. Манай аймаг чинь юм л байсан. За энэ удаагийн сонгуул бол онцлогтой сонгуул болж өнгөрнө. Тийм. Бүсийн хөгжил гэж яриад байгаа. Бүсчилсэн тойрогтой одоо сонгуулийн онцлогтой тийм жил байна. Ер нь энэ бүсийн энэ хөгжлийг орон нутгийн хөгжилтэй уйж одоо ямар шинэ бодлого боловсруулж явбал та ер нь ирээдүйдээ гэж харж байна. Аймгийн хөгжилд аль нь тус нэмэртэй байх вэ гэж одоо бодож төлөвлөж байна. Мэдээж одоо ингээ олон жил аймаг орон нутгийг удирдсан хүн нэгдүгээр туршлага нь байна тийм ээ. Хоёрдугаар магадгүй боломж нь бол энэ удаагийн сонгуульд бас өрсөлдөөд үзэх бодлоготой хүнд бол бодсон сансан зүйл байгаа л байна. Яг профессионал систем ороод чинь бас нөгөө ардчлалын бас нэг гол зүйл санал гээгдэхгүй байхгүй тийм сонгуулийн зарчмын санал гээгдэхгүй систем орж байгаа юм бол сайн хэрэг. Гэхдээ энэ бүсчээсээ хөгжил гэдэг бол яг үнэндээ нэр хүнд нь унчсан эрх баригч нам үндсэндээ бол өөртөө зориулж хийсэн ийм л хууль. Яг нөгөө талаас нь сайнаар харъя гэх юм бол жоохон хязгаарлагдмал жоохон нөөцөө бас нэг арай жоохон илүү том бүсийнхээ хэмжээнд үр дүнтэй зарцуулъя гэж харж болох юм. Төсөв талаас нийлж штэ тийм ээ. Төсөв эдийн засаг талаас нь. Тэрнээс энэ бүсчээсээ хөгжил гэдэг бүс энэ одоо томсгосон тойр гэдэг нь бол яг одоогоор бол Монгол Улсын засгийн нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль засгийн нэгжтэй бол уялдаад байгаа зүйл байхгүй шүү дээ. Энэ бодвоштой зүйл их байгаа. Зүгээр яг ингээд одоо зүгээр манай юун дээр хэд одоо говийн бүс гэдэг нь говийн 4 аймаг шүү дээ. Одоо говийн бүс гэдэг нь одоо говийн бүс дээр гэдэг яг аймагуд асуудлаа ирэмблээд нөгөө нэг аймаг болгонд нэг жалга даваар нэг жоохон сургууль цэцэрлэгэд хөрөнгө хуваалдадаг болоод за манай говийн бүсийн хэмжээнд нэг номерын асуудал юу вэ? Өнөөдөр говийн бүсэд усны асуудал байна тийм ээ. Энэ их говийн бүсээс Монгол улсын эдийн засгийн үндсэндээ 49% бүрдүүлж шүү дээ. Өөрөөр хэлбэл манай говийн бүс гэж одоо Америкийн Калифорни мужид шиг ийм хэмжээний том эдийн засгтай болсон байгаа байхгүй. Уул уурхай, тээвэрлэж ажилладаг. Энэ их улсын эдийн засгийн тал хувийг тэтгэж байгаа энэ эдийн засгийг өнөөдөр цаашдаа энэ уул уурхай усан хангамж өөрөөр хэлбэл уул уурхай усан хангамжууд явах гэдэг асуудал тулгарч байгаа байхгүй. Магадгүй за одоо говийн бүс бүгдээрээ эхний ээлжинд усны асуудлыг шийдъя. За тэр орхон онгой байна уу, хэрлэн тоонтой байна уу, татьяач гэдэг юм уу. За энэ жил тэр төсвөө энэ рүү юу ач. За энэ жил магадгүй дараа жил нь юу гэдэг юм. Улс орны эрчим хүчний салбар хүнд байна. Эрчим хүчний салбар улаан гэрэл ассан байна. Говийн бүсэд сэргийгт эрчим хүчний асар их нөөц байна. Нар салхи одоо хий те өөр юу гэдэг маш олон энерги их өсрүүд байна шүү дээ. Энийг ашиглаад дотоодынхоо эрчим хүчний салбарыг хангаад магадгүй одоо эрчим хүчний салбар нь асуудал нь хүндэрч байгаа урт туршуугаа экспортлох боломжийг хаяач гэдэг юм уу. Иймэрхүү асуудал дээр бол яг эдийн засаг талаас бол болох юм гэж харж байгаа. Тэрнээс биш яг засаг захиргааны нэгж одоогийн байгаа хууль энэ сонгуулийн хууль төр чинь бол зөрчилсөн их байгаа шүү дээ. Батэр зөвхөн тийм л байна. Яг энэ цүйлийн нэмэлт өөрчлөлт нойлмог тогтолцоо тийм ээ. За дээрэс нь энэ бүсчилсэн тойр гэдэг таны хэлж байгаагаар сайн муу талууд байна. За магадгүй эмгтэй нэр дэвшигч
За шин залуу нэр дэвшигч, санхүү хөрөнгө багтаа нэр дэвшигчд бол энэ бол хүнд тусна. Наад захын л нөгөө ухуулагчийн цалин тооцооноос эхэлнэ. За тэгэл мэдээ сонгуул дээр юу эсийг зардал гарч ирдэг билээ тийм ээ. Таавал сайн бич өмнө оролцож улс төр твс. Яг давуу тал нь саяын таны хэлдэг шиг төс хөрөнгөний хувьд ч юм уу том бодлогын хувьд бол ингээд зөв тал байгаа юм. За таны хувьд бол ерөнхий орон нутгийн бүсийн хөгжил дээр юм бодлоо. Би өнгөрсөн хавар яг нэг говийн бүсээр явах надад боломж олдоод Дорногов өмнө говь аймгаар явж үзтээ. Тэнд би ер нь ингээ харахад ер нь Монгол улсын одоо саятаач гэсэн үгэндээ дурдж байна. Эдийн засгийн хамгийн гол ачааг тэнд үүрч байна тийм үү. За тэгээд байгаль орчны хувьд бол нэлээд үнэхээр хүндрэлтэй болцсон байна л. Уснаас эхлээл хүндрэлтэй болцсон байна. За Дорногов аймагт чинь жишээлбэл дахиад нэг уурхаа яг л бүх үйл ажиллагааны эхлэхэд бэлтгэхтэй л ингээл бас л ингээл эхлэхтэй л байна гэдэг ч юм уу тий. За эрчимжээд яг нөгөө талд нь өмнө говь аймагт дахиад нөгөө одоо өмнө гаргаж исэн хэмжээнээсээ илүү нүүрс гаргаад эрчимжээд эхэлчихлээ. Ингээд байгаль орчны хувьд бол их хүндрэлтэй байна. Та ер нь усны хувьд байгаль орчны хувьд ямар бодлого барьж аймаг орон нутгийн асуудлыг шийдэх нь зөв гэж ер нь хардаг, боддог. Бодлого боловсруулдаг юм байна. Гэхдээ эхний ээлжинд түрүүний ярьсан усны асуудлаа шийдэж ижил байгаль орчны асуудал шийдэгдэнэ. Хөв цөөрмүүд ихээр байгуулах хэрэгтэй. Усаа дагаад ногоо хэрэм мод зүлгэх тарих хэрэгтэй. Манай говийн бүсийн одоо хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн салбар бол маш эрсдэлтэй шүү дээ. Одоо энэ ган гачиг энэ байгаль цагуурын хүндрэлийн давтамж одоо хуучин 10 жил тутамдгүй гэсэн 5 жил бас одоо сүүлдээ бараг жил болгон шахуу хөдөө аж ахуйн салбарт бол хүндрэл учрах боллоо. Өнгөрсөө үйлчилсэн маш хүнд бол Дорноговын цөмсөнд бол Сүхбаатартай хил зэлгасанд бол маш хүнд орсолд мал сургийн 70% нь хорогдчихсон. Тэгэхээр энэ асуудлыг эхний ээлжинд усаа шийдэх, дараа нь түнтэйгээ уялдуулж иж бүх нэгдсэн том бодлого шийдэх хэрэгтэй. Яг хаа Ардс намын мөрийн хөтөлбөрт сая бол энэ бүс нутагт ер нь яг ганцхан говийн бүс гэж юм шиг л дээ. Сүлжилттэй тэмцэх үндэсний төв гэж байгуулахаар орж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энийгээ цогцоор нь шийдэхгүй бол байгаль орчны асуудал хүнд боллоо шүү гэсэн санаа л да. Нийт төдгийн 70 орчим хувь зөвлөжсөн. 76% зөвлөж. 76 бол. За тэгээд бэлчээрийн даац нь бас хэтэрхэлтэй байна. 40 сая малын даацтай ирнэ. 70 сая болтлоо явцсан байна. За энэ нэргээд байгаль орчны нөгөө нэг олон проблемуудыг дагуулад. За юуны хувьд би одоо ер нь Ардс намын төлөөллүүдээс орж ирэхээр асуугаад ер нь намын асуугаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр өнгөрсөн хугацаа бол Ардс намын хувьд хүнд өнгөрлөө. За Ардын нам 8 жил засаглалчлаа. За энэ хүрээнд нь хохироод байсан хүмүүс нь Ардс намын гишүүд гэхээс илүүтэй. Мэдээж тэр хүмүүс хохирч байсан байна. Тэрнээс илүүтэй улс орон ард түмэн хохироод. Сүр хүчингүй байна. Сүр хүчинтэй байж иж тэнцвэрт өрсөлдөөн байж иж ер нь бол айл нь хөгжин шүү дээ. Тэгэд аймаг орон нутгийн хувьд би нэг асуумаар байна. Та ер нь олон жил аймаг орон нутгаар ажилласан, аймаг орон нутгийн намтайгаа ойрхон. Аймаг орон нутгад ер нь яг энэ юм нэгдлийн асуудал нь яг ямар байсан энэ хоттол гэл толгой дээрээ бужигнаад байсан уу? Аймаг нь бас адилхан бужигнаатай байсан. Одоо ер нь нөхцөл байдал нь ямар харцсан. Яг дээрээ суудлаа болохгүй доороо гүйдэл болохгүй гэж үгүйдэг тийм ээ. Гэхдээ манай орон нутгийн хувьд бол харьцангуй гайг байсан. Хүмүүс бол үнэхээр цөхөрж байсан. Иргэд бас итгэл алдсан гэсэн дэш манайх нэг дээрээ уучраа болох бах та гэд харьцангуй нэгдмэл байсан. Би яг нөгөө одоо намын Ардс намын дараагийн орон нутгийн бодлого хариуцж штэ. Өнгөрсөн жил 2 сарын 9-нд бид нар чинь улсын дэвшил төр бүртгүүлчихэд маань нам гэж юу вэ? Гэрчлэгэж байхгүй, тамгч байхгүй. 2 3 хүн дарагч байхгүй байсан шүү дээ. Яг ямарсан даргаа нэг дээж хөхтөр бүртгүүлсэн. Тэгээд одоо аль байсан. Тэгээ юу их вэ гэж. За эдийн засгийн сая бидний сэдвтэ үлдэх юм. Эдийн засгийн хувьд бол говийн бүс байна. Дээрээс нь байгаль орчин экологийн дороотлын говийн бүс байна. Хоёулаа анхныхаа томлтыг өмнө говь аймагаас эхлэе гэдэг намын дарга үдээр өмнө говь аймаг, дунд говь аймагуудаар ингээд явж эхэлсэн. Тэгээ явж яхад нөгөө нэг мөн ч их хүлээдээдэг нэг киноны нэг үг гэдэг чинь та нарыг нэг эвээ болохыг мөн ч их хүлээлээд дээ гэж. Тэгээ яг намын гишүүдийн итгэл бол тэр болтол дээрээ нэг уучраалчих байх гэж хүлээгээдсэн. Харцангуй манай орон нутгийн намд бол харцангуй нэгдмэл байсан юм л. Тэгээ өнгөрсөн жилдээ бид орон нутгаараа нэг 48200 гаруй километр зөвхөн машинаар одоо миний цуг явсан юм шүү дээ.
48,000. Тийм. 50,000 км давхсан. Ингээд бүх аймагуудаараа ороод амынхан гишүүдтэй уучлал гуйгаад өнгөрсөн 2-3 жил арчсан юм уучраа болохгүй байгаа да та бүхнээсээ уучлал өчж байна. Одоо бол эв нэгдлийг хангана. Өнгөрсөн жил эв нэгдэл ойлголцсон жил гэж бас эмэгтэйчүүдэд дэмжих жил гэж зарласан. Тэгээ яг ерөнхий юуны хувьд бол бас маань одоо бол маш том сорилтоод авчлаа. А нөгөө утгаараа бид нэг л зүйлийг энэ хоёр том гүрний дунд байгаа бас тэгээд ардчил гэдэг өөрөө байнга эмзэг тий байнгын асаргаа тордлогоо шаардж идэг юм байна. Зүгээр нэг эхлүүлээд орхичдаг зүйл бас биш тий байнгын анхаарч энэ бол олон томны бас мэдж бодож явах хэрэгтэй сэдв юм аа гэж ойлгож байна. Нөгөө талдаа нэг нам хит олон холоо дангаараа яг бол хяналтгүй төрцс гэдэг бол тэгээд эргээд улс орнол сүйдэлчдэг юм биш үү? Батлан тэр өнөөдөр одоо нийт ард иргэд бас тэр талаас ойлгож байгаа. Ер нь бол нийтлэг маа нам гэдэг юм уу, танай нам гэдэг юм уу, буруу байсан чи миний нам гэж хамгаалаад байж болохгүй. Одоо энэ улс орноо ер нь улс төрч биш л дээ. Одоо улс төрч цаг нь болж лах шиг. Гэхдээ улс төрхөөс илүү улс орноо бодохгүй бол энэ улс орн бол үнэхээр биш болчихлоо шүү дээ. За баярлалаа. Би сүүлийн асуултыг танаас за одоо улс төр за аймаг орон нутагт бол хууч юм. За одоо их хурлын төвшин гэдэг ч юм уу нийслэлийн яг энэ төвшөнд бол та бол одоо яг шинэ хүн гэж би харж байна. Тэгэд улс төрд олон орох, олон сонирхол байдаг. Бизнесээ хамгаалах. За өөрийнхөө бодсон, сансан зүйлээ хийх. За эсвэл ямар нэгэн хэрэгцээ шаардлагаар орох гэдэг ч. Таны хувьд юу энэ улс төрийн замлыг ямар шаардлагаар яагаад сонгож төдийгөөс өдөө хүртэл явсан юм? Унж босч. Одоо юу н ямар шаардлагыг, ямар зорилгыг өөртөө тээгээд байгаа юм бэ гэдэг сүүлийн асуултаар нэвтрүүлэг авъя өндөрлөө. Гэхдээ яг юу юм шүү чинь улс төрийг яг таны хэлж байгаа шиг янз бүрийн юм байна те. Бизнесээ хамгаалах гэдэг юм уу? Улс төрийг бас боломж гэж хардаг юм уу? Улс төрийг бас энэ улс орноо бас хөгжүүлэх, өөрийнхөө туршлага эдэмтлийг зорцуулах салбар гэж ойлгож бас болох хэрэгтэй биз дээ. Болно. А нөгөө талдаа яг бас нэг над дэмжлээ яваад байгаа зүйл юу гэхээр энэ цаг үед хэрвээ ингээд нэг намын дарангуул руу оруулчихвал хожим нь би үр хөвгтийнхээ өмнө тэр үед нь бас тий аав нь догвооч гэдэг юм тий шатлаараа тэмцсэн шүү дээ. Бас хожим үедээ бас нэг хариуцлага өрөөд тийм ээ. Өөрөөр хэлбэл нийгмийн өөрчлөлтөнд төлөө явж исэн шүү гэдэг. Тийм бодлоор харж байгаа шүү дээ. За баярлалаа. Ер нь алдааг би бол танай намханд бүдэнд нь хэлээд байгаа. Өөрсдөөс л хайсан дээр байна. 8 жил засаглах энэ боломж хуваагаад юм уу эсвэл 4-4-өөр ч юм хамтраа засаглах боломжийг 2012 онд өгсөн иргэдийн итгэл дээр маш том алдаа хийсэн учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн баг. Тэгээд тэрний дараа та бүхний дотоод тэрний асуудал ялангуяа 20 онд нөлөөлсөн баг. За тэгээд танд амжилт хүсье. Тэгээд та маш олон шүүхийн шийдвэрүүд байна. Энийг би таныг бол олон нийтэд мэдээлээд явах зүг байх гэдэг хувь сэтгүүлчийн бодолтой байна. Баярлалаа тантаас. Энэ бодит өмнөнийг олон том төрөж өгч байгаад. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Лавгийн тоо нэвтрүүлгийн ярилцлагын цагийн төрөөд өндөрлж байна. За бид бүхэн өнөөдөр Арчилсан намын дарга Гантөмрийн орон нутгийн асуудал хариуцсан зөвлөх Гомбын Ганбаатартай нэгэн сонгуулийн хар технологи за энэ улс төрд болоод байгаа үйл явц. За бүс нутгийн хөгжилтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Эх 7 хоногт Лавгийн тоо нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая баярлалаа. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйл харан чинээ би бас сансангүй. Үнэхээр сайдаг. Энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө ойлтолмаар юм. Төшөв рүү ойлтолмаар болсоо байж шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.